Сайн байцгаана уу? Өнөөдөр Увс аймгийн спортын төв ордонд маань үндэсний их баяр наадмын шаган харваан тэмцээн болж байна. За хэдэл орцгоё. За ингэж хөтөлөө энэхүү тэмцээнийхаа илүү дэлгэрэнгүй мэдээллийг авцгаая. За тэр хүн төр очие. За сайн байна уу? Сайхан наад чинь уу? Сайхан наад чинь уу? За өнөөдөр ингээд Увс аймагтаа ингээд шагаан наад харваан ингээд тэмцээн болж байна. Та ингээд энэхүү тэмцээний тухай ингээд дэлгэрэнгүй мэдээллийг өгч болох уу? За тэгээ за Увс аймгийн шагаан салбар хорооны дарга диско гэж хүн байна. Баяр наадмын бас мэндийг усчуудаа та бүхэндээ бас хүргье. За өнөөдөр бол Монгол Улсын хэмжээнд бол шагаан харваны төрөл бол бүгд эхэлсэн байж байгаа. Нэгэн зэрэг эхэлсэн байж байгаа. За Увс аймгийн хэмжээний шагаан харваны төрөл маань одоо ингээд бүхэн оргинд бол ингээд явагдаж байна. За энэ жилийн наадмаар бол нийтдээ бол 7 баг бол шагаан харваар орж байна. 7 баг оролцож байна. За энэ дээр ямар төрөл оролцож байна гэхээр нэгдүгээрт бол асан харваны төрөл, хоёрдугаарт бол ойр түмэн, өрг харваны төрөл, гуравдугаарт бол цуваа харваны төрөл, ганцаарчсан төрөл гэдэг харваны яс бол 3 төрлөөр ингэж явагдаж байна. За энэ жилийн баяр наадмын онцлог бол бас нэг онцлогтой юм. Завхан аймгаас бол бас шинээр багууд ирж оролцож байгаа. Тий, Завхан аймгаас бол багууд ирж оролцож байна. Ингээд бол баг 7 хүний бүрэлдэхүүнтэй багууд ингэж оролцож байгаа. Нийтдээ бол манай дээр бол нэг 80-аад хүн бол ингэж багийн төрлөөр ингэж тэмцээнд бол оролцож байна. Тэмцээн бол идэвхтэй явж байна. За ингээд нийт наадамчдаа шагаан холбооны хүмүүстэй оролцож байгаа хүмүүстэй бол бүгд нь амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Шууд дамжуулалтын ерөнхий ивент тэтгэгч Итгэлд худалдааны төв.